За сайхан амарцгааж гин үү. Бүтэнсээ өдөр эцтэй өнөдөр чи. Хэдийн бич та. Ганц хоёр гоо орж ирэхээс өмнө шир хийч. Ямсын юм идсэн чинь нойр буцаад нойр идэх гэж. Гэсэн унтчмаар юм шиг. Манайх ингээд айгуу сонио юм хэлээд тахт ерөөсөө ойлгохгүй. Одоо би айгуу амархан ойлгох ганцхан хараг зааж байгаа. Мангар амархан ойлгон заяа таамаг зөв сонсоол зандан шитэр амар уйсгалаа хоёр чинь ийм юм уу гэж ойлгох чинь. Айгуу амархан ойлгоход хэлбэр. Метафор гэдэг юм л да манай урлагийнхан. Метафор гэдэг чинь одоо адилтгал зүйрлэл энэ гэх юм ааш. Амар уйсгалан зандан шатар хоёрыг ойлгох юм ерөөсөө байхгүй. Би яг лайвынхаа ихэнд хэлчихье. Та хоёр шүү дээ. Үгүй та хоёр гинэ. Та нарын зандан шатар амар уйсгалан хоёрыг зүгээр гэрийнхэн хоёр нохоог ойлгож байгаа. Дижидэг. Одоо малчид бол амархад бүр ойлгоход бүр амархан хэлээд. За чи зандан шатар одоо яг үнэндээ бол нохоо шүү дээ гэж чинь. Ард түмэнд хижээж байгаа. Татвар төлөгчд хижээж байгаа. Сангаа бариулж байгаа, сангаа мануулж байгаа хоёр нохоо واخгүй. За Монголын ард түмэн хоёр нохоотой гэж бодъё л. За нэг малчин айл ч юм уу юу гэдэг. Зандан шатар гэж нэг хөгшин банкар. Амар уйсгалан гэж нэг идэр банкар ингээд хоёр банкартай гэж бодож хоёр нохоотой заяа. За тэгсэн чинь хоёр нохоо ч хоорондоо зодтолтоод эхэллээ. Хүүхаа гэл. Юус зодтолтоо таархаа байлаа. За та нар зандан шатар гэж нохоогоо зайлуулах уу? Амар уйсгалан гэдэг нохоогоо зайлуулахын тулд аль нь энэ хотонд хэрэгтэй? Аль нь биднийг сайн манах юм гэдэгтэй асуудал дээр ирнэ. За хоёулаа л нохоо. За гэтэл амар уйсгалан гэж нохоо нь хаяа чонтоо нийлээ шаагаад идэг. Чонтоо нийлээд нөгөө малаас ч ганц хоёрыг шаагаад идэг нохоо واخгүй. Зандан шатар нь бол хөөрхий тэгсийгээд иддэг. Мэдээж нохоо юм чуулгаа иж идэн шүү дээ. Нэг юунаас оо банк гэдэг те илүүгээрээс нэг бууз байн шааж идэх. Тийм үү? Өлөв долоо гэдэг энэ тэндээс нэг юм шаах нохоо юм чинь бай. Гэхдээ зандан шатар нь арай илүү үнэнч واخгүй. Нөгөө амар уйсгалан гэдэг нохоо чинь хээрийн чонтоо нийлээд малаас чинь шаагаад байгаа байхгүй та нар. Ерөөсөө ийм л хоёр нохооны зодон болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр яг одоо энэ байрлал дээр бол хоёулаа ижилхэн нохоо. Гэхдээ амар уйсгалан гэдэг нохоо нь чонтоо нийлж хээрийн боохотой нийлээд хотн руугаа үе дайраад байгаа учраас бид нар амар уйсгалан зайлуулахаас өөр ямар ч арга байхгүй. Ойлгосноо? Яг тэгэл энэ дээр ингээл нөгөө хин нэгнээс нь чи мөнгө авсан ард нь тэр байгаа, ард нь энэ байгаа. Энд чинь зандан шатрын ард ч хүмүүс би амар уйсгалын ангийн ард ч хүмүүс байгаа. Яг гэвэл энэ өөрөө багийн тоглолт. Багаараа үзэлцдэг. Тэгээд багаараа хийдэг ийм ажил. Ганц зандан шатар хийдэг юм биш. Тэгээд зандан шатрын ард сайн ч юм би, муу ч юм би. За жишээлбэл өчигдөр нэг нөхөр тэр нөхөр бол би мэдэн л дээ миний бас гимгүү дүүнрийн нэг одоо нэрийг хэлээд яах вэ? Уянсан судалсан багтай. Улс төрийн мэдлэг маш багтай. Улс төрийн тоглоом гэж юу гэдгийг энэ зургийг мэдэхгүй. Ер нь бол эрдэм мэдлэг жоохон хомс нөхөр л. Тэр ингээл миний комментэнд баах юм биччихэл байлаа. Тэгээ миний инээ түрээд одоо хүн чинь мэдэхгүй юм чи хэцүү шүү дээ. Тэгээ мэддэг юм шиг шаажлаа яг нэг судлаагүй. Тэгээд танаа зантгай гэж ард ан базар мазар байгаа энэ төр гэж шаажлаа. Хэн байх нь хамаахгүй. Зандан шатар өөрөө юм бэ гэдэг чухал. Зандан шатар юу хийх гээд байна гэдэг чухал байхгүй. За ан базар байлаа гэдээ яах юм? Зантгай ан базар шиг болчихгүй шүү дээ. Чи хувь тустай хүмүүс. Амар уйсгалангийн талд ч гэсэн ажиллаж байгаа хүмүүс дотор сайн хүмүүс байж л байгаа. Зантгагийн талд ч байж л байгаа. За ан базрын тухай юм ярья. Ан базар
Яач юм бэ? За бизнес хийж байгаа хүн сайн ч юм би, муу ч юм байна. Сайн ч юм би, муу ч юм бэ. Тэр хүн одоо нэг хүүхэн эргүүллээ гэд бүх юм нь хавар болчих болохгүй шүү дээ. Тийм үү? Одоо манайхан ингээд хүн сайн ч юм би, муу ч юм би. Надад ч сайн ч юм би, муу ч юм би. Би нэг бурхан шиг юм биш байхгүй. Надад ч гэсэн маш их алдаа байгаа. За андуур яах вэ? Тэгэл мөнгөтэй хүн, баян хүн охтууд эргүүлдэг юм байгаа үз. Нөгөө охтууд нь мөнгө нэхэ тэр мөнгөний өгөхгүй болохоор хүчирхийлэгч гэж ингэж бичдэг юм байгаа үз. Энэ ханд узрын хувь хүнийх нь өөрийнх нь асуудал байхгүй. Та нарын авгааг ямар татан шаагаад байгаа биш. Миний авгааг ямар татаж юм шаагаад байгаа биш. Тэгээ шаалгууд бол хохин шүү дээ заяан тэр. Ормо хотоо хямгадаж явж чадахгүй. Тэр мөнгөтэй өмтөө ойртоод нэг байр ахуулчи машин ахуулчи гэж шаагаад тэр нэг ганц хоёр унтангуудаа тэрийг нэхэд тэгээ тэрийг нөхгүй л гөрддөг. Ханд узар намайг хүчинцэн гэж шаадаг. Ийм нийгэм зөндөл байгаа шүү дээ. Би бүр нэг коронагийн үед би ч гэсэн хүчин гэрэхэд орж ирсэн шүү дээ. Яагаад ч үгүй жоо зүгээр сууж байгаа л орж ирсэн. Нэг хүүхэн надаас 500 сая төгрөг өгөөч. Би байхгүй. Би яагаад чам 500 сая төгрөг өгөх ёстой юмсан чинь цагдаа намайг хүчинцэн гэшээс цагдаа намайг ирээ бариад шалгаад тэгээд ерөөсөө тийм юм байхгүй гэдэг нотлогдож байгаа юм чи. Тэгээ наа хүүхэн чинь надаас 500 сая төгрөг өгчих гэсэн юм аа. Тэгээ би өгөхгүй байхгүй. Надад мөнгө байхгүй гэсэн одоо ингээ хүчиг ирэхэд орчтой юм. Би наадхантай чинь дунд чивсэн байхгүй шүү дээ. Тэгээ цагдаа нар шалгаад тэгээ тэр хүүхнээс мэдүүлэг авсан. Гэсэн чинь тэр хүүхэн айгүй буруу мэдүүлэг өгсөн. Худлаа юм ярьж байгаа юм чинь өөрийн чинь баяр сайхан хэдэн удаа хүчинцэн бэ гэсэн 5 удаа гişээс. Тэгээ яаж хүчинцэн гэсэн дууддаг ажил дээрээ дуудаа очихоор нам хүчинчээд идэг гişээс. Тэгээ би хүчингийхт орчихсон. Тэгээ би бүр ямар амар юм бэ энэ хүүхэн мэдчих юм хэвээр. 500 сая төгрөг зээлж хийгээд өгөхгүй гэхээр баяраа нам хүчинцэн гэж цагтаад өгч. Би ийм ихт орж ирсэн юм дөрөвтэй. Тэгээ шалгагдаад тэгээ зүг үнэн зөв тогтоогдсон гэдэг. Тэгэхээр юу гэж нэхлээр анд узрыг өмөрөөд байгаа юм биш. Зүгээр зандан шатрын багад ард нь байгаа хүмүүс дотор сайн муу зөндөөл хүн байгаа. Тэгээ тэд нартэй энэ хүнийг ингээд нялаад байж бас болохгүй. За ерөнхийдөө зандан шатрын ард байгаа хүмүүсийн ер нь ихэнх нь гайгүй хүмүүс байгаа байхгүй бас учиртай. Амар бясалгангийн ард байгаа хулгайчууд бол бараг 80-90% нь асуудалтай байсан нар байгаа. Ер нь эвгүй дандаа л ядтай дижэгчтэй. Нам юм чи мэдээж санхүүжилтаа юм. Одоо хэн мөнгөтэй тэрнээс одоо бизнесмэнээс мөнгө гойно. Энэ бол одоо ганцхан Монголд болоод байгаа юм биш байхгүй. Дэлхийн бүхэл орнд болж идэг асуудал. Ард түмний мэдсэн, ард түмний мэдээгүй гэдэг л юм байгаад байна. За дараагийн асуудал юу юм гэхэлэр Монголд яагаад ингэ ард түмэн босгоод хурц болоод байна гэхэлэр энэ Монгол ардын нам ардсан намынх нь нийлсэн холгоочуд чинь ард түмэнд өгөх ёстой юм өгөхгүй идчихдэг. Ард түмэнд өгөх ёстой юм өгөөд идвэл ард түмэн гэж уурлахгүй, ингэж баяжуулахгүй. Би энийг аягүй олон жил хэлж байгаа. Та нар ард түмэнд өгөх ёстой юм өгөөд идээч. За Америкийн төр Америкийн парламент улс орноо идж байгаа. Гэхдээ ард иргэдтэй өгөх ёстой юм өгөөд идэж. Английн төрд мөнгө байхгүй шүү дээ. Улсын баялаг, уул уурхай, татвар төлөгчдийн мөнгөөр л амьдрын шүү дээ төр. Тэгэхээр төр нь өөрөө ард иргэдэд халамжлах юм халамжлаад ард иргэдэд хай хоолыг хайж өгчүүд идэж байгаа. Японы төр, Японы хаан уул уурхайгаас идэж чинь мөнгөө идэж байгаа шүү дээ. Хамгийн гол нь бас л ард иргэдэд өгөх ёстой юм өгөөд намайг үлдснэ хийж байгаа байхгүй. За одоо энэ хаягн дотор ингээд Монгол улсыг хөрөнгө байлаа. Тэгэхээр энэ ард түмний хаяг байхгүй. Тэгэхээр энэ ард түмний хаяг ингээ хоосон. Энэ нь ингээ дүүрэн байгаад байхгүй. Намынхан. Тэгээд эдгээр чинь эндээсээ ууж идэл. Монгол ардын намынхаа та нар ард түмний хаяг руу ингээд хүртэх ёстой юм хүртчихэд үлдсэн юм шаа. Дэлхий угаасаа тэгж явдаг. Ойлгосон. Тэгэхгүй тэгээд ард түмнийхээ идэх ёстой юм
эддээд тахлаар чинь энэ ард утч уурлаа шүү дээ. Монгол улсын ил бөгөөд дал баялаг тийм Монголын ард түмний өмч гэж өнцөө хөлөнтэй заачаад ард түмэндээ авах ёстой юм авахгүй. Энэ агаарсгэл байх ёстой шүү. Бид нар энэ агаарыг та нар өмчлөд бид нар өгнө. Тийм биз? Агаараар зөвхөн ардын намын гишүүд амьсгалаад бусад хүмүүс агааргүй өгөх шүү. Яг энэнтэй ижилхэн. Яг энэ агаарыг бид нар адилхан ингэж амьсгалдаг шиг. Нарны гэрэл бид нар адилхан элчинд нь дулаацж, адилхан таардаг шиг. Энэ нар биднэрт ингэж тэгшин, энэ баян гэж илүү тусахгүй байна. Энэ ядуу гэж тусахгүй байна. Агаар баян үний ам руу их гоё орохгүй байна. Ядуу үний ам руу бага орохгүй байна. Тэгмээс ядуу ч гэсэн энэ агаараар чөлөөтэй амьсгалж болж байна. Баян ч гэсэн гэд агаарыг тэгших бид нэр ингэ амьсгалаад болж байна. Яг л эднэртэй адилхан баялгаа ингээл хуваагаад өгч өчтэй. Ард түмний хүртэх ёстой юм. Мөнгө байхгүй биш байгаа. Мөнгө байхгүй биш байгаа. Надад их мэдл байдаг болоос. Би ерөнхий сайд байдаг болоос. Тэгэх юм бол би зүгээр ингэж хэрэлдэгчгүй. Эхнээс нь буудаад явчихна. Яа дээ намайг түүхэнд дарангойлагч алаа идэвчил гэж нэрлэнэ үз. Гэхдээ би шудраг байдлыг тогтоохын төлөө зарим нэг урагчдыг алхаас өөр ямар ч аргагүй. Би ерөнхий сайд болох юм бол зүгээр шууд дээд хэмжээг ерөнхийлөгч хүсч шаардлага тавьж байгаа ард түмэнтэйгээ шахаж байгаа дээд хэмжээг сэргээгээл тэгээд энэ нөхдүүдийг буруутай байна уу, буруугүй байна уу ерөөсөө хамаагүй. Хомроглон баривчлаад битүү шоронгоо эднэрээр дүүргэн би. Би буруутай буруугүйг би шууд бүгдийг хуугаар нь баривчлаад тэр ах トゥ хамаатан садан бүгднгийн баривчлаад шорон би бүгдийг дүүргэн. Тэгээд эхнээс нь би бүр гадны агентууд авчирч бүр өндөр үнэтэй авчирч байгаад миний талд орохгүй, тэдний талд орохгүй яг шудраг хуультай газрын шүүгч, прокурор тэр юуны мөрдөгч нарыг авчирч хөлсөж авчирч байгаад би шалгуулна. Үнэхээр гин бурууг орлогоо нотлох юм бол ингээд тэр шоронгоосоо гараад ингээд явна цагаатаад. Тэгээ гин буруутайгаа шорондоо бүгдээрээ үлдчихэж байгаа. Бүгдийг нь нухна. Цэвэрлэгээ юм. Ингэжээж айдаг ичдэг эмх цэгцэнд нь оруулж авахгүй бол бүтэхгүй шүү дээ. Даанч мань мэтэд одоо их мэдл заяхгүй юм да. Нүс би үст ямар ч өршөөлгүйгээр би өөрийнхөө гараар буудчих алж чадна. Наашаа өрөөдрөө чи юм их орноосоо урвахта айгаагүй. Одоо надаас айж ийн үү туханд нь дуулгаж байгаа ганц буудна. Өста Садам Хусейн хөргөнөө бууддаг шиг буудна дээ нэрш. Тэгжээж одоо нөгөө цэрийн чэйжинд нь бөөрийн бөксөнд нь оруулахгүй юм чи арай хитэрч шин. Тэгэхээр одоо нэг юм байна зөө. Ямар ч юм сайн уу талтай шин. Тэгэхээр нэг сайн гэхлээрээ бүгдээрээ сайн гал муу гэхээрээ бүгдээрээ муу. Би түр одоо өөрхий нөгөө тэр нэг залуу анд бузар гэж дайраад байсан учраас анд бузрын хүүхэн шааж байгааг хажуугаас нь хардсан юм шиг. Анд бузрын хүүхэн хүчиндж яахын хажуугаас нь хараа сууж исэн юм шиг. Үнэхээр хүчий ийдсэн бил энэ ч хууль ёсоор шорондоо орох ёстой шүү дээ. Тэгээ тэрийг хардсан юм шиг ингээ бичээд ахлаар нь анд бузар өтөр энэ гингүү байсан. Тэгээ сүүл жоохон муудалцаал нэг юм жижиг юмнаас болоод би анд бузрыг янз бүрээр хэлээл гэсэн. Тэрнээс анд бузар өтөр чинь бас нэг тийм хол байгаагүй. Яагаад гэвэл анд бузрын компанид би ажиллаж ирсэн. Анд бузрыг би аягүй сайн мэднэ. Хүүхэмсгөө үгүй хүүхэмсгээ. Би дэрийн даан жил анд бузар хүүхэмс. Гэтэ хүүхэмсэг ирчүүд байж л байдаг шүү дээ. Орой болгон баараар дүүрэн янхаа эргүүлсэн, хүүхэн эргүүлсэн халамжуу залуучууд битүүл биш. Энэ яах вэ гэдэг. Ерөнхийдөө тэр анд базар муу байлаа гэд зандан шатрыг муу болох гэж дайрах ерөөсөө хэрэггүй заяа. За тэгээд би түрүү хэлсэн. Одоо чи та нар жишээлбэл бодлоо. Монголын ард түмний хүү байсан. Монголын ард түмний баатар байсан. Тэ Төвшин баяр. Монгол улсын олимпийн анхны авраг хөдөлмөрийн баатар. Монгол хүмүүсийн бахархал байлаа шүү дээ. Тэгээ тэр хүн хамгийн дотн найзаагаа хэрцгийгээр алаад ингээд алуурчин болоод шоронд орсон. Тэгэхээр тэр хүн сайн ч юм байсан, муу ч юм байсан. Тэр сайнаа муугаа үүрээд
өөрөө бурханд очиод шийтгэлээ амсна. Үүлийн үрээрээ. Хэрвээ тэр энэ шийтгэлээ төлж чадахгүй бол үр хүүхдүүд нь хийсэн нүглийн эдлэн. Энэ бол карма. Энэ бол үүлийн үр батлагдсан. Тэгэхээр бид нар одоо ингэж нэг юм би танад хэлээд байгаа. Яг одоохондоо бол хамгийн одоо итгэж болох хэний ч одоо талд орохгүйгээр яг голыг нь олоод за ер нь ийм байшгүй гэж та нарыг мэдээлэлээр ингээ хангаад байх хүн бол би байгаа юм. Би энийг одоо ичих учирхаагүйгээр хэлж байгаа. Яагаад тэгэхээр надад ичээд байх, айгаад байх, одоо хин нэгний халаасанд орчоол те хин нэгний одоо өдөртгөнд орж яриад байх юм шаардлага байхгүй. Би удаадараа хэлж байгаа. Би хангалттай сайхан амьддаг. Хулгай хийсэнгүү, нүүр сулгай хийсэнгүү, алт тухсангүй, намын бөхс долоож баяцсангүй хөдөлмөрөөрөө ингэж явж байгаа юм. За тэгээ амар баясгалан одоо Зандан шатар хоёр бол Монголын ард түмний хоёр банхар нохоо. За нэг нохоо нь хээрийн чонтой нийлж хонноос минь хулгай хийгээд байна. Тэр хээрийн чонтой нийлжээд хонноос минь хулгай хийгээд гимгүү царайлаад гөлдөгнөд байгаа нь амар баясгал. Нэг бооз баяншхан өвдөл цөвдөл тэ энэ тэнд хайсан юм хулгай хийж идээд байгаа нь Зандан шатар. Тэгэхээр та нар хээрийн чонтой нийлж хот руугаа дараад байгаа нохоог нь буудах юм уу? Мөрөөрөө хотондоо ингээ байгаад хуцаад тэр нохотойгоо зодтолтоод байгаа Зандан шатраагаа буудах юм уу гэдэг ийм л сонголт. Миний хувьд бол яаж ч байсан Зандан шатар зөв сонголт. Өөр одоо би дунд нь гарч ирээд нэр дэвшүүл намайг дэмжээрэй гэж хэлнэ. Биднэрт ямар ч өөр одоо сонголт байхгүй учраас Зандан шат руу амар баясгалнуу хийж байгаа тохиолдолд Монголын ард түмэн Зандан шатрын талд гарч зогсоосоо гэж би хүсэж байгаа юм. Ойлгосноо. За ингээд та нарт энийг тайлбарлах гэж нэлээ үзлээ. За ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. Хээрийн чонтой нийлж хотоо харлуулад байгаа амар баясгалан дэмжих юм уу? Хотон дотроо мөрөөрөө хөвтөд өвдөл цөвдөл шааж идээд байгаа нохоогоо дэмжих юм уу? Өөрсдөө мэд.